Би яг үнэнгийн хэлэхэд энэ бичлэгийг хийх гэж байгаадаа жоох итгэл муутай байна заяа. Яагаад вэ гэх юм бол ёо та нар угаасаа яг миний хийх гэж байгаа юм харах юм бол угаасаа хүүрээ чи юу хийх гээд байгаа юм бэ л гэж бодно заа угаасаа. За тэгэхээр ямар ч хэсэ энэ удаагийн бичлэг маань болохоор амттангийн бичлэг байгаа. Тэгэхээр за амттан гэхээсээ илүү нэг тийм хог шаар бүр тийм хогийн юм идэх чинь за бүр орчлоо ороод тэр хамгийн хогийн юмыг идэх чинь. Энэ хогийн юмыг идэх бас адал явдлыг та бүхэнд ярьж өгье л дээ эхлээд. Манай нэг найз саяхан хятад явчаад ирээд тэгээ манай хятад найз ахгүй юу. Намайг яг иймэрхүү амттангийн нэг хийсэн бичлэгийг маань хараад чи надад юу захимаар байна гэсэн чинь чи зүгээр л надад хятадд байж болох хамгийн сонирхолтой юмнуудыг түүгээд ир гэсэн гэд би хэлсэн байхгүй юу. Тэгсэн чи мань хүн надад түүж ирсэн юмнууд нь тэнийг юм хайшин гэмээр юмнууд аваад ирсэн заа. За тэгэхээр намайг үздэг хүмүүс төр байж байгаарай. Нүдээ бүлтэлгээ чихээ дэлдэлгээ сайхан сонсчий заа юу намайг. Би болохоор хичээлээ хийхдээ амны зугаа олгоод янз бүрийн юм идэх амар аппетиттэй зав. Юм уух ч юм идэхгүй л доктортой сууж чаддгүй нэг тийм бүкснөт зөвхөн гэж ядаж яг тийм байдаг байхгүй юу? Хоёр ийм савтаа сүү дуусгаад одоо ингээд би 3 дахь уух гэж байгаа байхгүй юу? Энэ бол угаасаа Солонгост мангар алдартай гэдэг Солонгост байдаг хүмүүс айтгаа бүр Монголд байдаг хүмүүс нь ч мэднэх заяа. Мэдээж энэ сүү маань яг жимсээрээ амтагддаг бас маш олон төрлийн сонголттой байдаг. Миний санаж байгаагаар болохоор гүзээлцгэн, банан, кофе, ваниль, мелон билүү тийм жимс байдаг санагдаж байна. Энэхүү сүү маань бяцхан урамшуул зарласан байлаа. 12 сарын 31-ний хүртэл Монголд бүх сүлжээ дэлгүүрүүдэд дуртай төрлөөсөө нэгийг авах болгонд ийм хөөрхөн бяцхан стикерүүд та бүхэнд бэлэг болгон бэлдсэн байгаа юм билэ. За тэгээ та бүхэн 12 сарын 31-нд тусгаас өмнө энэ хөөрхөн урамшуулалтаа амжиж оролцоосоо гэж хүсэж байна. За тэгээд нэг хондог тулгачих хэдүүлээ. I love it. I love Bingray. Oh my god. За тэгээд бичлэгээ өргөжлүүлээд үзцгээе. Хамгийн ихний гарч ирсэн зүйл маань болохоор ёо дахианы хумстай хөл. Бүр хөлштэй хөл. My god. Хумстай. Тэгснэ хумс нь бүр иртэй за. Ёо баг Nike-тай муу ааш юм би. Ёо ямар хогийн харагдаж байна. За. Олон юм хуцаад явах уу задлаа. Та бүхний харж байгаачлан дотроо ингээ сайхан энэ 4 хөл байгаа юм шүү те. Тэний 2 хос дахианы хөлийг огтлол дотор нь сайхан чихээ ичсэн байна. Өнөр нь амар гоё юм байна. Wow. I like it. Oh my god. Мөгөлөгч нь шүүс нь гойжодох юм. Ёо энэ хараа. Би та нарт хэлээ эцтэй бүр хумстай дахианы хөл. Хумстай заяо. Oh my god. Тэгснэ энэ одоо яац юм бэ? Ямар сони энэ тэндээ бомбооцсон бүдүүн хүлмөлтөө юм дэ дахиач одоо. Дэвтцэн гоймн шиг. Гэхдээ энэ заавал энэ хумсыг яагаад аваад хийж ч олдгүй молоо энэ хиттууд ямар залхуу юм бэ хүүрүүд чинь. Ёо энэ хумс нь арай биш. За энэ ядаж хойдлоос нь хазъя. Амт нь бол муулаад хар амт бол биш энэ зав. Гэхдээ мэдрэлийн хүүрч надад халуун ногоотойг нь авсан юм бах та. Одоо fuck you дунд хуруу биш ээ. Чигчэн уруу ч юм уу. За мэдгүй ямарс энэ хурууг нь бол ерөөсөө идэж чадахгүй юм байна. Энэ одоо ямар сонин ийм хуруутай юм бэ. Дахианы хөл гэдгийг мэдээд байгаа болохоор жоохон нэг тийм онцгүй духгүй идлээ заяа. Тэрнээс бол яг амт чанарын хувьд бол маш дажгүй амттай байлаа. Тийм болохоор харагдах үзэмж буюу хумстай тэгээд энэ хумс нь одоо Nike-тай ч юм уу үгүй ч юм уу тэрийг мэдгүй амар хогийн харагдаад байгаа болохоор нэг 10-аас 5-ыг өглөө. За дараачих нь. What the fuck энэ гахааны хөл гинэ. Ёй. Би яагаад өнөөдөр энэ амтан болгоны хөлийг идэх ёстой болоо? Ёй. Fuck. Энэ за энэ бол тэгээд алдарт гахааны хөл тэгснээ бүр шагаатай юм байна. Өнөр нь бол жоохон нийцэхгүй байна. Яг үнэнгийн л надад нийцэхгүй байна. Миний жоохон үзий яддаг өнөр байгаа байхгүй юу? Эний амтлах мэдрэмж буюу ходоолоод энийгээ зайлуул гэж байна. Хөөрхийн нэгмөө гахаагаас нийтлээ дэлгүүрт зараад миний бичлэгэнд ирсэн байгааг нь өрөвдөд ядаж 3 оноо өгчээ заяа. Oh my god. Энэ харцгаа. Царай муутай нугас эсвэл галуу хоёрын аль нэг нь байх заяа. Энэ шувууны өндгөн юм шиг байна. За нэгэд харах юм бол дотор нь ингээ өөртөө гэсэн тасалгаатай өрөөн дотроо ингээ сайхан 6 ширхэг өндөг боожоод байж идэм байна. За ямар ч байсан нэг ийм өндөг гараад ирлээ.
Харж гин үү? Манай гэрийн галтгооны тавилах шиг юм байна. Яг үл ингэж хаглаад идэв. Йоо ямар хатуу юм бэ? Яй. Хүүш. Хулгаач. Яа шууд өмхийн үнэртэж шít. За. What the fuck? Чи хаанаас гараад ирсэн ямар хогийн үнэртэй юу вэ чи? Йоо энэ гэхдээ ямар амар өмхийн үнэртэй юм бэ? Хараа миний нөлмөс бүр гарах гэж байна. Oh fuck. Энийг зүгээр шууд хай. Гүлэг. Задлаад. Тэгээд ядаж нэг голоор нь хуваагаад харуулъя. Нэг ёо зайл. Fuck. Бүр нагнаад л авчих штэ. Ёо. Ямар үнэртэй юм бэ? Яа далдруулчаад ах чинь гэрээс үнэртэй дах юм. Англиун болоод тахтаа чорны юм би яасан. Хүй за бурхан минь та нар хизээ нэг өдөр нэг юм нугас мугасны өндөг таард юм бол зүгээр шууд хаайдахгүй ёо хизээж бит яав. Зүгээр та нар авсандаа харамсан зүгээр ёо бүр жорлонгоос өмхийн үнэртэйгээ боддоо юу хийчихвэ? 10-аас 0 үгүй бүр хасах 100 мянга орчлон орууд дээр байж бол хамгийн өндөр хасах оноод энд өгмөр байна. Йоо. Хөө саяны та нар тэр үнэрийг үнэрцсэн бол ёо та нар цуг байсан ч болоос. Одоо энэ үндгийг нэгээр нь сайхан найзуудтайгаа уулзахтаа авч очиод задлж үнэртүүлнэ. Би ганцаараа зовмооргүй л шүү дээ ойлгож байгаа сте тийг. What the fuck? Твэжи ко. Энд твэжи ко гэж бичсэн байхгүй. Твэжи гэдэг нь болохоор гахаа ко гэдэг нь хамар гэсэн үг байхгүй юу? Энэ одоо гахааны хамар юм бах та. Энэ одоо өнөөдөр мэдрэл муутай амтан ч хамаг амтны эд ихт нь надаар идүүлэх гээд аваад ирсэн юм бах та. Энэс арай биш. За би та бүхэнд гахааны хамар ёо. Өнөр нь бол яг гахааныхаа нөгөө хөлнийхөө үнэртэй адилхан л байна л да. Хаанаас нь ч хазмаар юм дээ. Нэг гайгүй ганц хазаал хайчмаар хэсэг алга. Цол өөх. Пүү чорт. Цол өөх. Пүй. Надад таалж байгаа юм ерөөсөө нэг ч алга. Угаасаа таалахаар юм ч харагдахгүй байгаа сте. За одоо бүгдээрээ дараачийн зүйлээ ядаж хамсах хэрэгтэй. Юу вэ? Энд дээр ингэж байгаа байхгүй юу? Твэжи гэдэг нь гахаа, кви гэдэг нь жих гэсэн үг байхгүй юу? Гахааны жих. Йой! Бүтэн нэг амтан нэдлээд аваад ирсэн бах юм. Сүнс нь орогдох үү дээ. Ямар муухай хаалны үнэр вэ? What the fuck? Йоо, энэ жинхнээсээ жих вэ энэхүү. Йоо ядаж хэрчээд хийчихгүй. Туйлзуур, нэлийн туйлзуур нэг тийм уян хатан. Йоо за ингэ сэгсрээд тахаар хамар амарлан муухай үнэр нь өсөрч ороод байна болий. Үнэр нь бол нэг тийм тамхи шиг үнэртэй юм заяа. Тамхи татсан хүн ингээ гэрте орж ирэхээр амар нэг тийм сингнээд байдэн штэ. Бүр яг нэг тийм тамхи татсан хүний дараах үнэртэй жих байна. Гахааны жих байна заяа. Би дахиад энийг нүлммаар байна тхүү. Ямар хурц юм бэ? За дараачийн зүйл маань нэг юм байна. Энэ одоо юу вэ? Хүүшээ. За энийг бол болио андуудаа. Энийг бол би бол чадахгүй мэн үү? За эн чинь нөгөө гахааны чинь цус гэж штэ. Ямар мэдрэл юм бэ? Энийг дэвээ сая хятад найз руугаа залгаад асуулаа. Энийг ингээд усан дээр буцалгаж идэх ёстой гинэ. Болио би цусмас буцалгаж идэхгүй болио. Энэ одоо арай л их гахаатай холбоотой юм хийчлээ. Тин ч одоо барайчтай энэ ч одоо хөлийн идэх, чихийн идэх, хамрын идэх. Одоо би цусын үртэл идэх юм уу? За болио. Зүгээр энийг хаа идэх үү болио. Хулгаач юм аа. Йоо ядж хахад манай гэрээс нэг нэдлгааны үнэр үнэртэй. Энэ төрөний нөгөө нэг өндгийн иддэг нугас агаад тэрний чин гар гэнэ. Нугасны гар. Өө та нарыг харал та. Өөдөө шууд ийм юм ухтчихэж намайг. Өө үнэр нь бол амар гоё юм байна. Хүшээ ч нүл яс юм шүү. Хаанаас наацах юм бэ? Юу халгаач яар тавыг авчаа. Амтны хувьд бол гоё юм байна. Гэхдээ би яг юу идж байгаагаа мэдээд байгаа болохоор амар муухай байна. Хөөе бидтэй саяны юмнуудад оноо өгөөгүй саяны юмнууд нэрээ бүгдээрээ
Орчлон ороо дээр байж бол хамгийн бага оноо шүү заяа. За энэ дээр болохоор би 10-аас 3 оноо өглөө. Энэ дараачийн амттан байхгүй юу? Айгүй нэг тийм гоё цэнхэр өнгөмгтэй харагдаж байгаа юм. Тэгтээ халууногоотой бүдэн шувууны өндөг гинэ. Тэр төрөний нугасны өндөг бол амар новшин үнэтэй байсан шүү дээ. Бүдэн шувуу гэхээр одоо ялгааг л ах та. Айгүй түүхстэй ямар өвхий юм бэ? Шууны өндөг ч бүр. Юмсан задлаад нэг ийм гаргаад ирлээ. Миний хамар бол одоо нэвширж гин тхүү зүгээр нэвширж гин. Яа энэ за энийг хэлэх юм бол маш их хэмжээний өмхийлэлт болон маш их хэмжээний цуу амтагдж гин. Тэгээд угаасаа өмхий үнэртэй байгаа болохоор идэж чадахгүй. 10-аас бас орчлон ороо дээр байж бол хамгийн муу нэг энэ өндөнд өгье дөө. Хамгийн сүүлийн амттан маань энэ сосисыг хүлээж байна. Мэдгүй. Харах юм бол нэг юм улаан өнгөтэй тийм сосисыг байна. Наман дотор нөгөө нэг гахааны амт нь орсон юм шиг байна. Энэ маань хүртэл гахаа шиг амтагдаад байна. 10-аас 1. Гэтэ явж манай Монголын сосисыг болон хямнууд айгүй гоё амттай байх юм тийм. Гэхдээ Монголын хям идэрл айгүй нэг тийм идэж болоход гоё амттай. Эдний Солонгосын хям зам идэр ерөөсөө намайг жоохон таалж чаддгүй маа. Би ерөөсөө таалдаг юм аа ерөөсөө онцгой байдаг байхгүй. Яа за энэ удаагийн бичлэгэн дээр бол би маш их төвчээр гаргалаа заяа. Үгүй би үнэхээр төвчээрээ бол алдлаа. Бүр зүгээр аимшигтай байлаа тэхүү. Би зүгээр амьдралдаа хизээч тэг нэг дор бүхэлд нэг нэдлсэн амьтны бүх эргэтэнгийн идэн гэж хизээж бодож ийсэнгүү зүгээр аимшигтай байлаа. Тэр өндөгний үнэр oh my god зүүрлэгч юм олдохооргүй тийм өмхий байлаа заяа. Энэ юмыг авч өгсөн хятад найзтай би бол за тэг баярлаа. Тэг би болохоор дараагийн бичлэгэн дээр манай хятад найз надад хятад уух юмнууд авчирч өгсөн байгаа. Эний дараачийн бичлэг магадгүй хятад уух зүйл буюу хятад уух юмны талаар бичлэг орох бах. Тэгээд бичлэгийн маань нөхцөл үзсэнд баярлалаа. Концерт туслаа. Конец билмаа бай.